Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан аймгийн Дархан сумын үндэс суурийг 1961 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар Москва хоёр хотыг холбосон төмөр замын Дархан өртөөг анх бий болгосноор тавьсан төвхтэй. Эдүгээ 55 жилийнхээ ойтой золгох гэж буй Дархан сум засаг захиргааны нэгжийн хувьд 18 багтай 9804 га нутаг дэвсгэртэй 80 гаруй мянган хүн амтай. Нийт хүн амын 64.4%-ийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Энэ ч утгаараа найрамдлын дархныг залуусын хот гэж нэрлэдэг. Олон улсын төмөр зам Оросын холбооны улс Улаанбаатар, Булган, Орхон, Сэлэнгийн нутагтай холбосон хатуу хужилттай автозамын гол зангилаан дээр оршдог Дархан сум хот төлөвлөлт цэцэрлэгт хүрээлэн орчны тогтчлолтоор бусад сумдад үлгэр дуурайлал болдгийг харуулсан олон жишээ бий. Сүүлийн нэг жилийн хугацаанд л гэхэд Дархан суманд улсын болон орон нутгийн төсөв хөрөнгөөр олон бодит ажлууд хийгдсэнийг одоо та бүхэнд тоомлон харуулъя. 2016 онд Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн 1.5 тэрбум төгрөгөөр нийт 18 ажил хийгдэхээр батлагдсан хүүхдийн тоглоомын талбай, сандал, сүйдрөвч, ногоон байгууламж, явган болон автозамын засвар, зогсоол гэд Орос улсны болон гэр хорооллын багуудад хийгдээд дууссан ажлуудаас гадна бүтээн байгуулалтуудаж одоо өрнөсөөр байна. Дархан сумын 7 дугаар багийн майхантын 1А модны захын урдуурах зам хүн машин явхад хүндрэлтэй байсан. Иргэдийн хүсэлтээр 414 метр замыг хатуу хүчилттэй болгон засварлаж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс Дархан сумын засаг дарга холбогдох байгууллагуудтай зөвшөлдсөн нэг чигийн урсгалтай болгон явган хүний зам тавих шийдвэрийг гаргасан юм а. За энэ зам дээр бол бас яг газар дээр нь хэд хэдэн шийдэх ёстой асуудлууд гарсан. Тухайлбал одоо аж ахуй нэгж айлуудын ашааг дадах, за өндөр хүчний шугамыг татаж байрлуулах, явган хүний гаргалгаа хийх. Энд бол маш их ус тогтдог учраас энэ усны аялал хийх зэрэг маш олон ажлууд одоо нэмэлтээр одоо гарч, за бидний бол энэ холбогдох албаны хүмүүстэй газар дээр нь уулзч танилцж одоо 2 хоногийн хугацаанд уулзж ярилцж шийдвэрлэж байна. За энд бол заашгүй одоо яг 7 дугаар багийн иргэд төв Дархан руугаа ордог энэ зам учраас 1 метрийн өргөнтэй 50 метрийн хөвөтөө 1.5 метрийн одоо өргөнтэй гэсэн үг ийм явгууны зам үндсэн авцамаас нь тусгаарлаж хийж өгөхөөр ингэ шийдвэрлсэн. За энийг шийдвэрлэж байгаадаа холбогдуулаад энэ зам маань өөрөө нэг урсгалтай зам болохоор бас шийдвэрлэж байгаа гэдгийг бас иргэд маань ойлгох хэрэгтэй. За хоёр дахь нэг чухал асуудал бол өөрөө энэ үерийн усны каналыг одоо шинээр байгуулж үерийн усыг одоо зайлуулах ийм хүсэлтийг бол холбогдох албаныхаа хүмүүст тавьж шийдвэрлэж өгч байгаа. Дээрх замын засварыг орон нутгийн хөгжлийн сангийн 197 сая төгрөгөөр Булган Аззаа төрийн өмчөд хувьцаат компани гүйцэтгэж байна. Мөн Дархан сумын 1-р багийн иргэдийн өмнө хамгийн их тулгамдсан асуудал болсон Пионер чулуутын гудамжны эвдэрхий замыг 194 сая төгрөгөөр засч 500 м замыг хатуу хүчилттэй болгон мөн сумын засаг даргын тавьсан саналын дагуу нэмэлтээр 1.9 км замыг сайжруулан засварлах ажлыг ч дээрх компани давхар гүйцэтгэж байна. Дархан сумын хөрөнгө оруулалтаар нийт 5 байршилд зам тавьж байгаа. 4 байршилд, 3 байршилд хайрган хүчилтэй зам, 2 байршилд асфальт хүчилтэй зам барьж байна. Дархан сумын 1-р багийн эвдэрчилэгдсэн шорон зам дагуух байршилд зөвхөн Пионер чулуутын гудамжны айл өрхүүдээс гадна хүүхдийн цэцэрлэг, онцгой байдлын ангиж байрладаг. Бороо цас орсон үед замын ухагдсан нүхнүүд нь ус шавраар дүүрэн хүн машин явхад хүндрэлтэй болдог. Энэ нь иргэдийн гамшиг ослоос авран хамгаалах хариуцлагатай үргээ гүйцэтгэхэд нь онцгой байдлынх нь ч баггүй төвөг учруулдаг байсан юм а. За манай гал гонтрох анги 3 автомашинтай үр гүйцэтгэдэг. 1, 2, 3 дугаар баг дээшээ 4, 5 дугаар баг л бас гамшиг өсгөлний бодлоор гарч ажилладаг. Машин одоо энэ замаар явхад бол энэ их хүндрэлтэй байдаг. Машин их хурдтай явж болтгоо. Доонслон, харин дээрээс нь хаалга үүд нь онгоо замын хэмжээнээс болж 3-аас 4 минут бол байнгын алддаг цаг хугацаанд дэр бол. Харин одоо засварын ажил хийгдснээр эвдэрхий замаас болж иргэдийн өмнө тулгамддаг олон асуудлууд ард үлдэх боломж илүү нэмэгдэж байна. Гэр хорооллын иргэдийн ая тогтой орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэ мэт олон ажлуудаас гадна мөн Дархан сумын 2 дугаар багийн 3 хэсэгт шинэ гудамж төслийн хүрээнд хайрган хүчилттэй замын ажил хийгдсэн юм а. Хушаад, Октябрь, Ухаа хошуу гэсэн байршилд нийт 2.2 км замыг сайжруулан засварлах ажил дуусч улсын комист хүлээлгэн өгöd байна. Энд болохоор ч манайх 1000 гаруй метр газар
зам хайрга уучлалтай зам тавигдчихад. Айл их одоо тийм шавар шалбагтай хүн болон машин явахад бэрхшээлтэй олон жил яригдсан хүмүүсээс хүсэлт гарсан удаа дараагийн багийн хурлуудаар ингээд саналаар нь бид нар чинь санал хурааж яваад тэрний дагуу бид нар оронд иргэдийн хурлд орж батлуулж байгаа шүү дээ. Саналыг тоолоод яг тэр журмаар нь яваад ингээд зам тавиад хүмүүс бол их талархаж байгаа. Шавар шавхсаад багасж байна. Зам машин дээр явхад бас айтайхан болж байна. Өнөөдрийн байдлаар зам засварын ажил дархан сумын хэмжээнд 70% үргэлжилж байна. Зам засварын ажлууд бүрэн хийгдснээр гэр хорооллын иргэд шороо боссон эвдрэлд идэгдсэн замаар зорчихгүй байх нөхцөл бүрдэх юм а. Дархан хот байгуулагдсны 55 жилийн ой болон өвлжилтийн бэлтгэлийг хангах ажилтай холбогдуулан аймгийн засаг даргын захирамжаар дархан сумын алдагдсан гэр хорооллын шороон замуудыг дахин сайжруулах, хусаж засварлах ажлууд ийхүү эд өрнөж байна. Улсын комисс хүлээн авсан бас нэг бүтээн байгуулалтын ажил бол Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн 31 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 7 дугаар багийн зурагтын 8 дугаар хуудгийн хажууд хийгдсэн сагсан бөмбөгийн талбай, хангамжийн 6 дугаар худаг, майхантын 1 дугаар хуудгийн хажууд хийгдсэн сүйдрвч юм а. Уг ажлыг Дархан хөлөг компани гүйцэтгэсэн байна. Гэр хорооллын багуудад хийгдсэн дээрх ажлуудаас гадна орон сууцны хорооллуудад мөн тогтчлтын ажлууд хийгдсээр байна. Тухайлбал Өргөө багийн өнгөт хорооллын 5 блок байрны гадна фасад засварын ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж байна. Өмнөх жилүүдэд тус багийн бусад байруудын гаднах өнгө төрхийг сэргээн засварласан бол харин өнөө жил үлдээд байсан 8Б, 9, 11, 14, 15 дугаар байруудын фасадыг будаж байна. 120 гаруй өрхийн иргэдийн саналаар тус ажил хийгдэж байгаа. 20 хоногийн хугацаатай хийгдэх ажил байгаа. Яг энэ байранд би амьдараад одоо 10 жил болж байна. Энэ хугацаанд энэ гадны басад хийгдээгүй шүү дээ. Өмнө нь бол энэ бусад байруудыг басад хийчихсэн. Манай энэ хэдэн байрууд чи үлдсэн байсан. Жинхэнэ цаг үе олсон. Бид энийг л хүсэж илээ. Энийг хийж яагаад бид одоо үнэхээр баяртай байна. Уг ажлын гүйцэтгэгчээр T2 компани ажиллаж байна. Компанийнхны зүгээс улсын комисс хүлээлгэн өгснөөс хойш 3 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар будг нь хуурч унсан тохиолдолд захиалагчтай хийсэн гэрээний дагуу эргэн засварлаж өгөх ёстой. Гэхдээ хэрэглэж байгаа түүхийн эдэн солонгосын чанартай материал тул нар салхинд гандахыг тооцвол ойрын 6-аас 10 жилдээ ахин засварлах шаардлага гарахгүй гэсэн баталгааг өгч байгаа юм а. Өнгөрсөн оноос Дархан сумын 9-10 дугаар багуудад жишг хороолол 3 төсөл хэрэгжиж эхэлсэн. Үүний хүрээнд эхний ээлжинд хүүхдийн тоглоомын талбай, автозамын өргөтгөл, зогсоолын ажлууд 2015 онд хийгдсэн бол энэ оны 6 дугаар сараас ногоон байгууламж хашаажуулалтын ажлыг Улаанбаатарын Себа хаус компани гүйцэтгэж байна. Нийт 124 сая төгрөгийн төсөв төртгөөр уг ажлыг хийж байгаа юм. Хашаажуулалтыг дууссан бол шивэд технологийн тармил зөвлөх суулгах ажил одоо хийгдэж байна. Эхний жилүүдэд усалгаа арчилгааг технологийн дагуу хийхэд аяндаа зөвлөг байгалийн хөрсөндөө дасан зохицож 50-аас 100 жил амьдрах чадвартай юм байна. Манай орны эрс тэрс уур амьсгал зохицох чадвартай, хүний эрүүл мэндэд нийцсэн харшил нөлөө үзүүлэхгүйгээд энэ зөвлөг олон давуу талтай ажээ. Амьд организм учраас бол услаагаа нэг 7 хоногт 2-3 удаа өгөөд 14 хоногт нэг удаа тайраад юм уу болж игэл 7 хоногт нэг удаа тайраад ингэ явах юм бол улам сайн бэхжиж ингээд насжилт нь уртсна. Ер нь бол шивэдтэй бол 50 жил 100 жил өөрснөө ингээд сайхан ачлаад явах юм бол хэдэн жил ч хамаагүй болно гэсэн ийм юутэй дүгнэлттэй. Нодлон бол манайх Өмнө Говь аймагт хийсэн Өмнө Говь аймгийнх бол энэ жил бас сайхан ургаа явуулж байгаа. Хүн болгон сэтгэлтэй л авахгүй хүндэл болох гэж юм л да. Энэ сайхан зүйлгийг ч одоо хогмогоор дүүргээд ивэл бид нарт хэцүүлэх юм байна. Хойшид жилийн дөрвөн улиралд ногоонороо байх олон наст амьд зүйлгийг арчлан хамгаалах тал дээр харьяа сууц өмчлөгчдийн холбоо иргэд хамтран санаа тавих шаардлагатай байгаа юм. Энэхүү 2011 оноос эхлэн Дархан суманд жишг хороолол төсөл амжилттай хэрэгжснээр энэ жил жишг хороолол 4 төсөл эхэлж Дархан сумын 8, 13, 14, 16 дугаар багуудад нийт 6 хэсэгт хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүллийн ажлыг Маргад Монгол компани гүйцэтгэхээр Дархан сумын засаг даргын тамгын газарт
чанартай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр мөн бид Олимпийн эзэд төслийн хүрээнд аймгийн чөлөөт бүхийн клубт иж бүрэн 2 дэвжээ дасгалын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөр тамирчид орчин үеийн стандартад нийцсэн хэрэглэгдэхүүнээр дасгал сургуулиалтаа хийх боломжтой болсноос гадна улсын болон олон улсын чанартай тэмцээн уралдааныг зохион байгуулах нөхцөл бүрдсэн юм а. Дархан сумын иргэдийн хурлаар хөрөнгөнд баталж өгсөн. За энэ төслийн хүрээнд бол бид нэр олон улсын болон аймаг хотын чанартай тэмцээн уралдааны зохион байгуулах боломж нөхцөлийг хангах зорилго байсан. За хоёрт нь бол өдөр тутамдаа энэ өнөөдөр яг энэ бүхий спортоор хичээлж байгаа чөлөө, сам, жудо хөр хичээлж байгаа хүүхд багчуудаа өдөр тутмын дасгал сургуультанд шаардлагатай техник хэрэгслүүдийг нийлүүлэх юм ажил байсан. За энэ хоёр маань бол үндсэндээ цогц байснараа цогц болж бүрдснээр тамирчид маань тэмцээн уралдаанд бэлтгэх энэ боломж нь одоо бүрдэж байгаа. Дархны хүүхэд залуучууд одоо цаашаа чөлөөт бүхөөр хичээлэхэд одоо дутагдах гажигдах юмгүй болж байна. Манай шавнар одоо бол юм хийхэд бол материаллык одоо юм бол их маш их дутагдж ирсэн. 2 бүтэн дэвжээ тэгээд цаг анааны самбар тэгээд бүх хэрэглэх зүйлтэй боллоо. Аймгийн чөлөөт бүхийн холбоо сум орон нутгийн удирдлагууд чөлөөт бүхийн тамирчдаа ийхүү дэмжин бэлтгэл сургуулиалтаа хийх боломж нөхцөлийг бүрдүүлэн өглөө. Харин одоо алдартнуудынхаа амжилтын буйхаг алдалгүй үргэлжлүүлэн их спортод тод гэрэлтэх од болохыг итгэн хүлээж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудаас гадна мөн аж ахуйн нэгж иргэдийн дэмжлэг болон гадна дотны төсөл хөтөлбөрийн хүрээндж өнгөрсөн 1 жилийн хугацаанд чамлахааргүй ажлууд хийгджээ. Тухайлбал оршин суугчдын хүсэлтээр Дархан сумын 5 дугаар багийн 22 дугаар байрны өмнө 24 автомашины зогсоол байгуулах ажлыг аймгийн хөдөлмөрийн хэлтстэй хамтран зохион байгууллаа. Авто зогсоолын өргөтгөл шинжилгээний ийм ажилд материал, хүн хүчний хөдөлмөрийн хөлс гээд нийт 20 гаруй сая төгрөг шаардагдах юм. Харин орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд тусгагдаагүйч ийм хэмжээний өртөг зардалтай ажлыг аж ахуйн нэгж иргэдийн дэмжлэгтэйгээр амжилттай дуусгасан юм а. Оршин суугчид маань суухийн даргатайгаа хамтран бид бүхэн Дархан сумын засаг даргатай төлөөлөл болон орж уулзаад 22 дугаар байрны гадна талд эхний ээлжинд автомашины зогсоолыг хийя гэдэг саналыг дарга маань хөтөлбөрийн зөвшөөрөд Дархан сумаас автомашины зогсоол хийх хөрөнгийг нь гаргаад хөдөлмөрийн хэлтсээс ажиллах хүчний зардлыг гаргаад өнөөдөр 22 дугаар байрны гадаа маань 24 автомашины зогсоол хийгдээд комисс хүлээж аваад байна. Хэдийгээр улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа ч хуваарлагдсан төсвөөр олон нийтийн оролцоотойгоор орон нутагт бүтээн байгуулалт ийхүү өрнсөөр байна. Төрж өссөн нутгийнхаа төгсөлтөнд хувь нэмрээ оруулан 5 сая гаруй төгрөгийн хандив босгон усан оргилуур байгуулсан Дархан сумын 11-р багийн 8-9-р байранд амьдарч байсан залуусын санаачлагыг дэмжин Дархан сумын засаг даргын тамгын газар хамтран ажилласан юм а. Дархан сумын захиргаа тэгээд нэржил сургууль үйлдвэрлэлийн төвийн 2 дугаар тэмцээн ингээд тусалсан хамт олондоо маш их баярлаа гэж хэлье. Хөшөөг бол одоо чанцал дом гэж буран баримлж хийсэн байгаа. Цаашдаа ингээд гоё одоо авч явах одоо ачилж хамгаалах одоо асуудлыг одоо манай иргэд болон хүүхдүүд маань өөрсдөө одоо гоё эндээ анхаарал тавьж хайрлж одоо хамгаалж яваарай гэж одоо хүсэж байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Дархан сумын 5-6 дугаар багт нэгдсэн үндэсний байгууллагын МОН 13-301 төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж дуслаа. Төслийн хүрээнд Дархан сумын 6 дугаар багт үерийн даланг нэвтрэх явган хүний гүүрийг барьсан бол 5 дугаар багийн 10 гаруй айл өрхийн цахилгааны монтажийг сольж өгснөөр иргэдийг галын аюулд өртөх эрсдлээс сэргийлэх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Мөн орон нутгийн төслийн баг Дархан сумын засаг даргын тамгын газар онцгой байдлын газар хамтран гамшигын эрсдлээс өрчлөн сэргийлэх мэдлэг дадлага олгох 73 удаагийн сургалтыг зохион байгуулж 8000 гаруй иргэдийг хамрууллаа. Олон улсын болон үндэсний зөвлөхийн бүрэлдэхүүнтэй багийнхан Дархан сумын 2 багт хийгдсэн төслийн хэрэгжилтэнд сайн гэсэн үнэлгээг өгсөн байна. Хамгийн гол одоо бидний одоо цохон тэмдэглэж байгаа асуудал болохоор зэрэг ер нь орон нутгийн засаг дарга болон
орон мөн сумын одоо мэрэгжлийн албад ялангуяа онцгой байдал иргэдийн гурван энэ хамтын ажиллагаа их сайн болжээ. Тэрний үр дүнд одоо энэ төсөл их амжилттай хэрэгжсэн байна гэж үзэж байна. Цаашид энэ төслийг бас өргөлжлүүлэх, ийм одоо хэлбэрийн гамшигын эрсдлийг бууруулах төсөл шаардлагатай юм байна. Энийг хэрэгжүүлээд хамрах хүрээг нь жаахан өргөжүүлэх ийм хэрэгтэй гэсэн ийм хүсэлтүүдийг орон нутгийн удирдлагууд жилж байна, ард иргэд гэсэн бас ярьж байна. Тэгээд энэ чиглэлээр манай зөвлөхүүд маань тайлан мэдээндээ туцах байхаа гэж найдаж байна. Цаг хугацаатай уралдан эхэлсэн олон ажлууд энхүү өрнөж төрлөх нутгийн минь өнгө үзэмжийг сэргээж байна. Гэвч намрын шарнаар ээсэн налгар өдрүүд удахгүй ард үлдэж хатуухан өвөл хаалга тогшно. Үүнээс өртөж эхлүүлсэн ажлаа дуусган эрх хавар хүртлэх өвлийг өнтөө давхад хэн хүнгүй анхаарлаа төвлөрүүлнэ. Түүхт 55 жилийнхээ ойтой золох гэж байгаа дарханчууд та бүхэндээ ихийг хийж бүтээхийг хүсье.